Азийн хөгжлийн банктай Улаанбаатар хотын дэд төвүүдийг хөгжүүлэх, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх олон юм одоо ажлууд явж байгаа. Сэлэг, Баян Хошуу, дэд төв, за эхний ээлж одоо ингээд дуусч байгаа. Хоёрдугаар ээлжиндээ гурав дахь ээлжийг ингээд цааш нь үргэлжлүүлээд явна. Энэ хүрээнд гэр хороолол бас Улаанбаатар хотын шин төвүүдийг бий болгох, дэд бүтцийг бий болгосон газруудад орон сууцны төслүүдийг хэрэгжүүлэх, орлого нийцсэн орон сууц гэж бид ярьдаг. Тэгвэл энэ хэмжээнд олон одоо мянган орон сууцуудыг хэрэгжүүлэх, төслийг хэрэгжүүлэх, барьж байгуулах, айл өрхийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимтэй эхлүүлж байгаа. Энэ жилээс эхлээд энэ чанарын шаардлагыг хангасан хямд өртөгтэй тэгээд өндөр одоо бас чанартай ийм олон мянган орон сууцнуудыг барих төслүүдийг эхлүүлэх төслийн ажил эхэлж байна. За үүнээс гадна Улаанбаатар хотын нийтийн тээврийг сайжруулахтай холбоотой түргэн замын автобусны төслийг эрчимжүүлэх. За өмнө одоо хэрэгжирсэн олон төслүүдийн үйл ажиллагаа удаашралтай, ажлын уялдаа холбоогүй, төслийн удирдлага, зохион байгуулалт хангалтгүй байсан учраас өөрөөр хэлэх юм бол Улаанбаатар хотын зүгээс бас одоо мэрэгчлэн боловсон хүчнээ бэлтгэх, хариуцлагатай ажиллах, за тэгээд мэрэгжлийн боловсон хүчинд ажлыг даатгачих гэдэг асуудлууд дутмаг явж ирснээс үүдэн зарим төслүүд удаашрж ирснийг одоо бас хамтын ажиллагааны хүрээнд сайжруулах, эрчимжүүлэх, төрөвчлүүлэх. За үүнээс гадна бас нэг чухал асуудлыг ярьж байгаа нь богдуулыг тойрсон энэ Улаанбаатар хотын төвөөр явж байгаа төмөр замыг шинчилж богдуулын урд дуур явах тойрог замын төмөр замын төслийн ажлыг эхлүүлэх ажил бас яригдж байгаа. Энэ ажлыг болж өгөл ойрын хугацаанд бас эхлүүлэх судалгааг тооцоог хийгээ зарим бэлтгэл ажлууд нь хангагдсан, зарим нэг санхүүжилтийн асуудлуудын шийдвэрлэх асуудлыг бас холбогдох байгууллагатай ярих ёстой. Тэгээд энэ Улаанбаатар хотын дундуур явж байгаа төмөр зам зөвхөн ачаа тээврийг нүүрс ачаа тээврээс гадна замын бөглөрөл төвчрлийг ингээд бас бий болгохоос гадна аюултай ачаа тээврийг хотын төвөөр очиж шатах, тесрэх, дэлбэрэх бүх төрлийн аюултай ачаануудыг хотын төвөөр явж байгаа учраас хотын аюулгүй байдлыг хангах, агаарын бохирдлыг бууруулах, замын төвчл одоо бөглөрлийг багасгах хүрээнд энэ богдуулын төмөр замын ажлыг яралтай эхлүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа учраас энэ ажил дээр бас анхаарч байна гэж байна.